би ингэстэй аль хэсгийн чусан судас бүгд төгжрүүлэлт ямар илэрэл гарах тухайтай хуваацъя. Тэгвэл хамгийн түрүүнд яна хүзүүнээс одоо чусан судас төгжрөх үеэд хүнгүн үстэй яна таны хамаг түрүүнд одоо толгоо өргөн чих өнгөн оргод яна унтаад идэг бол мартамхаа бол оргод хүл гараг минчүрж ирдэг. Тэгвэл хүнд үеэд яна таны тарих иса төр зур цус дутаж авна. Тэр нь ямар шиг байдалтай нүд чинь харлаад үг ярих нь балархаа тодорхойгүй болоод оргод яна дөрвөн мөч хүчгүй болно. Тэгэд хөдөлгөөн минут болоод хамаагүй болдог. Тэгвэл энэ хүзүүний чусан судас нөгмөсөн бүгдрөх үеэд ямар шиг илэрэл гарна. Шууд таны тархины одоо төгжрөл үсэд яна саа орчин болно. Тал биш даа шууд тамбаар тэгээд яна мөөнөн болдог юм уу эсвэл алхаж чадахгүй болдог юм уу нэг чанарчлаад хүндрээд яна гөнтгөн сүрхий хүнд нэг манарж унаад тэндээсээ цаашаа хардаг юм явдал гардаг. Тэгвэл зүрхний чусан судас одоо төгжрөл үүсэх үеэд хөнгөн үстэй яна та одоо жоохон хөдөлгөөн хийсээр яна одоо дотор бачимдах юм уу чөөж бачимдах юм уу чөөж өвдөх юм уу амьсгал чухалдах юм уу одоо иймэрхүү байдал гардаг. Тэгвэл хүнд үеэд яна та хөдөлгөөн хийгээгүй ч гэсэн яна чөөж өвдөж бачимдаж одоо өвдөх иймэрхүү байдал гарна. Хорвоо нөгмөсөн одоо төгжрөөд бүглэрч хөртэй таны чөөжтэй сүрхий бажилж өвснө. Түнээр ахгүй яна их хүлс гарна. Туйлын амархнаар гөнтөр цаашаа хардаг. Тэгвэл доор мөчийн одоо хүлний одоо хэсгийн чусан судас бүглэрэх үеэд яна хүнгүн үеэд яна таныг жоохон алхасаар яна хүлчин шархирж өвдөн. Оргоо жоохон амруул яна гайгүй болчдөг. Хүнд болоод өрөх үеэд яна та амарчсан ч яна хүлчин шархирж өвдөн. Нэг ялангуяа яна сүн онцгой их өвдөн. Доор мөчийн одоо чусан судас бүглэрэх үеэд таны одоо хүлээстэй цус дутаж арс махан үхэн. Тэгээд яна арсны өнгө нь хаав хар болно. Тэгэд нэгмсэн одоо хүндрээд ирэх үеэд заримдаа бас яна хүлийн одоо отолж авах тийм хэмжээ бас хүрдэг. Буурны чусан судас бүглэрэх үеэд яна цус хөрлөхгүй болсоор яна цусны даралт өндөрж ин. Түнээр ахгүй яна буурны ажлаг муудаж буур ахших юм уу чусан замын хордлоо үүсдэг. Нүдний таран бүрхэмжийн чусан судас бүглэрэх үеэд бидний оёртны шидэ цус дутна. Түнээр ахгүй яна цус гарах юм уу хараа муудах юм уу гэнтгэн яна хараагаа алдах иймэрхүү байдал гардаг. Өсгөний чусан судас яна бүглэрэл үүсэх үеэд яна амьсгал чухалдах, чөөж өвдөх, цусаар ханях ийм байдал гарна. Түнээр ахгүй яна өөхөх норм нь туйлын өндөр байдаг. За бэнжин яна иймэрхүү өвчний илэрэл гардгаа усууд бол одоо өртгөн өний авч угаарай. Багад нь өртгөн авч угаарай. Хүндэрсэн хань бол одоо оройтон шүү. Тэгээд энэ хоёрыг цуг уугууштай таны чусан судас хатуурах юм уу, чусан судас нэрсэх юм уу, чусан судас яна бүглэрх юм уу, оргоод чусан судас харимхаа чанараа алдах, оргоод цусны даралт өндөржих өдгөрийг бүгдээ сайхан сэргийлж өгдөг. Тэгэхээр яна жагсан тосыг бол лолин жидийн хоёрын цуг уувал онцгой сайн үйлдэлтэй. Тэгээд жагсан тос болгон тийм үйлдэлтэй биш. Би тухайхан яна дөвийн нэг шаагаад үтсэн яна зарим хүн одоо бүдүүн логт жагсан тос танилцуулж байна. Би тэгээд дотор нь ороо үтсэн тэр жагсан тос яна нягтчин сая 130. Тийм 130-ны нягтчин сая 130-ны жагсан тос одоо ямар ч үйлдэл байхгүй гэсэн үг. Тэгээд жагсан тосны нягтч бол 130 байна, 160 байна, 185 гэж байна. Тэгээд хамгийн сайн нь заавал 185-аас дөөшөө байсан хэрэгтэй. Тэгэхээр яна мөрийн танилцуулга өн жагсан тосны нягтч бол яна 190. Тийм болохоор таны яна санаа амар амт зараа. 130 болоо 160 энтрики аваад бол ямар ч хэрэг байхгүй. Тэгэхээр яна одоо иймэрхүү өвчний уртлын сэргийлийг болж байгаа улсууд байна. Өртгөн хоёрыг авч угаарай. Тэгээд би өнөөдөр энэ лолин жигнээс та өндөр ленжэд дотор оруулаад өгчихье. Тэгээд жагсан тосын шидэ та миний чатарганд орсоор яна дотор нь өөрсөндөө өөрсөөр байна. Өөр хоёрыг заавал та хоёрыг цуг уувал үйлдэл нь онцгой байна. Тэгээд чатарганд хийчихье. Тэгээд чадахгүй нэг нь натын харьцаад яна надад авуулж болно.